За нэг өдөр нэвтрүүлгийн маань нэг булан бас сонирхолтой юм байна. Тэгээд 10 жилийн дараах өөртөө захиа бичдэг гинэ. Тэгээд тэр хүнд ингээд захиж хэлэх захиа байвал бичих юм байна. Тэгээд одоо 44 настай цэцээ одоо 34 настай цэцээ захиа бичих гэхлээр одоо бас нэг сайн юм тулгамдаад орж ирэхгүй юм. Тэгээд яг бодоход бол яг өнөөдрийн цэцээ бол таалагч юм болж байна. Тэгээд энэ хичээрээ нэг амар хүчтэй явахгүй ч юм чинь буухгүй ингээд багаар дэшээ яваараа гэж захих байна. Тэгээд бас яах вэ? Над одоо бодогдож байгаа юм гэвэл ямар ч байсан ихний ээлжинд эрүүл мэндэ бодорой тий. Өөрийгөө ч бодсон гэсэн орчин тойрныхоо гэр бүлээ бодсон ч гэсэн эрүүл байж бүх юм их эрүүл мэндэ бодорой. Тэгээ хоёрт одоо эхнэрээсээ битгий салаарай гэж зэхий. Тэгээд юу ч болж исэн хэрэлж исэн ч гэсэн эхнэрээсээ битгий салаарай. Хүүхдүүдээ битгий одоо ингэж салсан гэр бүлээ үзүүлээрэ гэж захимаар байна. Мөн дээрэс нь нэр төрөө бодорой гэж тий. Одоо яг урлагийн бид нар бол яг энэ нэр төр одоо карьераараа л юу амьдралаа авч явдаг болохоор энэ гурван зүйлийг захий да. Тэгээд захидалтаа дурчгүй тодорхой бичээд үлдээч тий. Тэгээд гурван зүйл чам захий гэж бичээд үлдээч. Хүчин хүчин төгсөөгүй хоёр өрөө гиснээс би шаасан бисээгүй мөнгөтүүлж дугаа эфемер би бөмбөгдөөгүй жавхлын шиг бод бишээ би хот. За бүр баг дууны болчлоо шүү дээ. Эхнэр хүүхдээ анхаарал тавьж юу ч болсон тэднээс бүх холдоорой. Нэр төрөө бүх алдаарай. Эрүүл мэндэ бодоорой. За тэгээд он сараа тавьчих тий. 2002 оны 11 сарын 9. Шиг отаагүй авсан хүн нь харамсаагүй хинч хог гэж холоогүй миний дууг сонсож байгаа хөшөө чам баярлаа миний дууг сонсож байгаа октоудаа тайлбар миний дууг сонсож байгаа онцгой бүтээлийг оригоос